Харанхуй 100. Дэлхийн түүхэнд юу болсон нь мэдэгдэхгүй бүтэн 100 жилийн цоорхой байдаг ба үүний тухай судлахыг дэлхийн засгийн газрын зүгээс маш хатуу хориглосон байдаг. Гэвч хэрэв гранд лайны сүүлчийн арал рафтэлд хүрч чадвал үүний тухай мэдэх боломжтой. Ингээд харанхуй 100-ны нууцыг мэддэг шилдэг 14-ийг танилцуулж байна. Энэхүү бичлэг нь ямар нэг жагсаалт биш юм, ердөө л 10 хүртэл дугаарлаж байгаа гэхэд болно. Далайн дээрэмчдийн хаан голд Рожерийн баг сүүлчийн аралд хүрч бараг бүгд үннийг мэдсэн. Торокус, Рожер, Оден, Ирели бас Габан. Улаан үстэй Хидитер Ахмадтайгаа цуг эцсийн аралд очоогүйч бүх нууцуудыг мэднэ. Зибик. Түүнийг ялахад гар болон Рожер хүчээ нэгтгэх шаардлагатай байсан. Зибик зөвхөн хүчээс гадна олон төрлийн мэдлэгтэй байсан гэж үзэж байгаа. Учир нь тэд түүнийг түүхийн хуудаснаас бүрэн артсан. Энэ болохоор нөгөө түүх байхгүй болгоод түүхээс арчаад байдаг нөхөд. Харин энэ тэд нарын босс нь Joy Boy. Тэр хамгийн анхуун загснуудын арлын фоногдик дээр дурддаж байсан бол сүүлчийн анги дээр One Piece ертөнцийг үлдээсэн жинхэнэ эзэн нь болж таарсан юм. Лайк, саб дарахаа бүү мартаарай. Юу хүснээ л хийж ханeel байлаа.